За сайн байцгаана уу та бүхэндээ бичиг үсгийн баярын мэндийн ингээгийн сайхан өглөөний мэндийг хүргэе. За манай 1-р сургуулийнхны хувьд бол арт иргэдэд болон сурагчдад бусад хүмүүст танин мэдүүлэх үйл ажиллагааг харуулсан юм өртөөнд байгаа. За манай сургууль бол ерөнхийдөө маш олон сект дугуйлангуудыг хичээлүүлдэг учраас сурагчдынхаа хийсэн бүтээлүүдээр за мөн сурагчдынхаа бичсэн бичвэрүүдээр багш нарынхаа бүтээдэг энэ бүх зүйлүүдээр бол үзэсгэлэн гаргаж ингэж оролцож байгаа. Арт иргэд маань чөлөөтэй ирээд биднээс сурах зөвлөд байна уу, асууж сургалах зүйл байвал бүгднгээс нь чөлөөтэй асуу сураглаад биднээс танин мэдхүүн өртөөгөөр аялах бас боломжтой байгаа. За жишээ нь хэд бид нар бол энэ хүмүүн бичиг буюу монгол бичгээр бүгдээрээ хэрхэн яаж сурах вэ гэдэг нь өсвүүдийн тайлант юм зөвлөдүүдийг бол ингээ гарын авлага болгоод эмгэгдчихсэн байгаа. Энийг авч яваад сурж бас болно. За бас мөн энэ хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдээс хараад бас нэгэн сайхан дурсамжуудыг бас хийлгэж авч болно. Жишээлх юм бол манай залуу багш Сарантай багш маань бол сурагчдынхаа хүүхдүүдийнхаа ч юм уу хүмүүсийн зургийг оруулаад шууд ингээд хийгээд өгчдөг юм сайхан зүйл байгаа. За мөн энэ бас дурсгалын юм зөвлөдүүдийг бас хийж өгч бас болно. За тэгээ биерээр бас янз бүрийн бичвэрүүдийг хийж болно. Юм дурсгалын авч болохоор юм хөөрхөн хүүхдүүдийн сурагчдын маань бүтээлүүд бас энд байгааг бас та нартай хэлэхэд таатай байна. За тэгээ манай өртөөгөр айлчлаараа та бүхнийг урьж байна. Дөнгөж сая бид нар ангиар алтаах гэдэг тэмцээнд ороод тэгээ манай анги юу очир гэдэг нэгдүгээрээр эзэлсэн. Тэгээд энэ тэмцээн бол авин гоё болж байна. Хүүхдүүдтэй хандаж ихэд та бүхэн үндэсний ичгээ дээдлж яваарай гэж хэлье. Монгол ичгээр өөрөө зүг бичих тэмцээнд ороод дөрөвчтэй. Хичнээн өгчөө. 1 2 3. За 1 2 4 өглөө. Ямар өгч тэрийг дурдаа явдаа. За байж эхнийх нь төмөр төмөр тэгээд чин дүү шээч юу лээ. Нутаг энэ дөрөвгийг л олон хүүхэд оролцсон уу? олон хүүхэд оролцсон. Монгол бичгтэрээ гайгүй уншдаг, гайгүй бичдэг. Хүмүүсээ махас маасаа ирээд алтаах тэмцээнд оролцсон. Яг нэг өөрийнхөө бодгоодлоос удаад ядарчтай. Гэтэ харамсахгүй байна. Тэгээ үндсэн хүч баяраа жил болгон хийж олонцдог. Энэ жил илүү өрнөц санагдаж байна. Тэгээд бүх хүүхдүүдэд хандаж хэлэхэд үндсэн хүчгээ сайн сураад энэ Монгол гэдэг үг угсаага босоо ингээд бичгээрээ төнөрлүүлээсэй гэж хүсэж байна.